заалтыг оруулсан. За тэгээд тэрнээс хойш бол ерөөсөө хилцээ эхлэегүй. Хуулиар амбал ажлын 15 хоногт бол эхэлсэн байх ёстой. За тэгээд эндээс үүссэн одоо асуудлууд явсаар хагаад 10 сарын 9-нд бид нэр одоо үндэсний хэмжээнд жагсаал цуглаа хийсэн. За тэгээд энэ жагсаал цуглаанаас бол улсын их хурл засгийн газарт шаардлага өгсөн. За тэр 5 сарын үйлдвэрчний хорон дарга нарын улсын зөвлөгөөнөөс ч гэсэн бид нэр шаардлага өгсөн. Ер нь бол төр засаг их дүлий байгаа. Ерөөсөө тавьсан шаардлага юмд бол хариу өгдөггүй, шийдэхийн төлөө явдаггүй, уулзгаараа нэг сайхан үг ярьцдаг төр засгийн удирдлагууд бол тэгээл одоо болж байгаа бүтэж байгаа сайхан байгаа л гэж ярина болохоос. За энэ үйлдвэрчнийхний ярьсан. За тэр эмч нарын яриад байсан асуудал, энэ эрүүл мэндийн салбарынхаа нэг зөвлөгөө хийгээд ийм асуудлууд тавилаа, тэрний гарцсан юу байна гэдэр гэж ярьдгүү, шаардлагын хариу өгдөггүй. Ерөөсөө л нөхцөл байдал ийм байгаад байгаа. Тэгэхээр бид бол одоо өөрсдийнхөө төлөө энэ цаг үе тэмцэхгүй бол болохгүй нэ. Бид нэр одоо энэ 2026 оны төсвийн төсөл хэлэлцэж байхад Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоогоор дамжуулаад саналаа хургуулсан байгаа. За мөн нэмэлт хэлцээргээд ингээд явж байгаа. Тэгээд бидний тавьсан саналууд бол ерөөсөө хэрэгжидэггүй. За 2 3 удаа олон нийтийн хилцүүлэг одоо улсын их хурлаас хийсэн, төсвийн байнгын хорооноос хийсэн. Тэр бүх хилцүүлгүүд дээр орж одоо энэ байр сууриа илэрхийлж эмч ажилтнуудын үндсэн цалин бол одоо үнэхээр хөрөхгүй байгаа шүү гэдэг асуудлыг одоо яриад тавиад хилцүүлэгт нь ороод саналаа өгөөд одоо бүр сангийн сайд жавхлан гэж бүр анхааруулж агаад хэлээд ингээд асуудлуудыг ярьж байгаа. Тэгээд хилцүүлгийг яах гэж хийгээд